зэрлэг амьтдад тохиолдсон явдал. Өндөр уулын бүсэд амьдрах амьтдын мөрнүүдийн талаар суралцсан. Хайрцагт өгөгдсөн хулдаасан зурагт хуудас дээр тухайн амьтад юу тохиолдсон болохыг өөрсдийн мөрдөн шинжлэх чадвараа ашиглаж олж илрүүлэх. Өөрсдийн эргэн тойронд амьдарч буй амьтдыг хайрлах, сэтгэлгээтэй болох. Бид нар мөр таньж сурсан, одоо тэр таньж мэдсэн мөр таних авьяас чадвараа зэрлэг одоо байгаль дээр яаж ашиглах вэ гэдэг ийм хичээл байгаа. Энэ бол зэрлэг амьтны хэргийн газар гэдэг. За ингээ хөдөө явж байгаад мөртөө таарлна. Энд юу болсон? Хүн энэ амьтны мөр байна, энэ үнэгний мөр байна, энэ чоны мөр байна гэд зогсох бол хангалтгүй. Энд яг юу болсон бэ? Хідэн амьтан явсан бэ? Хідэн эр, хідэн им, хідэн төлөлтөө явсан бэ? Зодолдож юу, тайван байж юу, юу болсон бэ гэдгийг мөрөөр таньдаг. Одоо ийм хичээлийг энэ хичээлээр олж авна. Ийм авьяас чадварыг одоо энэ хичээлээр олж авах юм аа. За багууд өөр өөрснийхөө авсан энд юу болсон бэ гэдэг цасан дээр ойд яг ямар юм болсон бэ гэдгийг нэг хүн гараад эсвэл хоёулаа ч юм уу тайлбарлаж болно. За тэгээд бусдууд нь одоо харж байна хэр зэрэг үнэн зөв бодиттой тайлбарлаж байна. Үнэн үү гэдгийг одоо бусдууд нь харна. За ингээд тайлбараа аль багаас эхлэх вэ? За манай болохоор энийг харж байгаад юу гэж боддог вэ? Яг эндээс нөгөө өвсөн тэжээлтэн гарч ирээд явгууд нь эндээс нөгөө өвсөн тэжээлтэн ямар амьтан бай? Энэ одоо зэр гөрөөс юм уу гэж бодоод байна. Тэгээд эндээс нөгөө явж байгаа зэр гөрөөс гэдэг чи аль нь вэ? Аль нь? Зэр хаана амьдэрдэг? зэр гөрөөс тал хэр газар амьдарч байна. Наа чи нэг ийм цастай ой байгаад байгаа. Тэгэхээр за бор гөрөөс байж болно, бууг байж болно. За махчаа амьтан байна чон. гарч ирээд амбаж байж авсан болов үзэж байна. Яг нөгөө тийшээ нөгөө гөрөөсний маань нөгөө одоо нөгөө өвсөн тэжээлтийн мөрөнд хасаашаа өргөжтэй учраас энэнийг дуусч яах гэж үзсэн. Дуусч яах гэж үзэж байна. За тэгээд яаж идсэн байх нь вэ энэ? Шүүрсэн юм байна. Тэр чинь тэгээ зүхтддаг юм уу? Зүгээр л хэдүүлээ даа гэж мөрөн дээр нь гараа суучт юм аа яашаа. Мөрөн дээр гаргаж идсэн юм уу? Нөгөө 100-аад явчихдаг шүү дээ. Тэгэхээр арай жижигэр амьтан байсан бол хөлн газар зүгээр гэж. За энэ дээр юу хэлэх вэ гэхээр нэмж хэлэх хүн байна уу энэ дээр? Санаа оноо байна уу? Байдгүй юу? Ойлгомжтой гэдэг юм. За ойлгомжтой гэж юусоо болохгүй. Энэ хараа. Энэ чинь одоо махчаа амьтанд бариулах гэж байгаа амьтан чинь давхин тийм үү? Зодолд нь, ноцолд нь бүр амин тасартал юм болно шүү дээ. Тэгсэн чи ийм байхгүй нэг цэвэрхэн байж байгаа юм ингээд. Тэгэхээр ямар нэгэн тийм зодооны юм болсонгүй. Энэ бол урьдчилан явцсан юм байна энэ 50. Юм хөөгөөг байгаас урьдчилан явцсан мөрөн дээгүүр нөгөө гөрөөс чин гараад өөрийнх нь дайсан амьтны мөрийг мэдчихэж байгаа байхгүй үнэрлээд. Энэ тийм байна гэж буцаа явсан байгаа байхгүй юу? Ингээд нааш явцсан. Тэгэхээр яг энэ дээр болохоор жоохон энэ шүгэр талын нийшэл харуулах энэ зурганы жоохон. Гэхдээ нөгөө наадлынх нь наашаа явцсан эндээс гарч ирээд ингээд явцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө зодолт ч үгүй юу гэдгийг л та нар Харин тийм газар масан байсан юм байхгүй. тийм. За тэгэхээр юу унших хэрэгтэй байсан бэ? Манай оролцогчид наашаа хараарай. Энэ тараа нааш та нар наашаа да ерөөсөн тэр юунаас холдчиход наашаа үрээд. Ойрхон юу? Танай багийнхан дахиад энийг тайлбарлана гэж байхгүй юм. За хараа энд юу унших хэрэгтэй вэ гэхээр та нар одоо мөрч болсон шүү дээ. Мөрөөн таньдаг болсон юм чи. Энэ хэргийн газар юу болсон бэ гэдгийг харахад энд бол зодолтой хүн байна. Мэдээж энэ бор гөрөөсөө зээрүү гэдгийг та нар чинь логикоор оолж явна. Энэ бол зээр бол тал хэр газар байна. Энд ой юм чинь зээр байх боломжгүй. За бор гөрөөс юм байна. За нөгөөх нь бол хумс мумсаар та нар зөв ойлгосон байна. Чон юм байна. За тэгсэн чон энэ хоёр ямар нэгэн зодолцсон нэг хөөсөн барьсан туулгалцсан юм ерөөсөө байхгүй учраас энэ бол давхцаагүй юм байна. Энэ хоёр мөр бол нэгэн цагт болоогүй юм байна тийм ээ. Цаг хугацааны хувьд зөрүүтэй юм. Энэ ингээд 50 явцсан байж байгаас.
50 яваад өнгөрчөнгүүт нь тэр сүүлд нь энэ амьтан мэдэнгүй те үнэрлээ буццсан байгаа байхгүй ийшээ болвол чон байх нэ гэ. Тэ чон байх нэ гэ буццсан ба. Тэгж уншина. Одоо мөрч гэдэг чи одоо энийг л хэлж байгаа байхгүй юу? Энэ болохоор туулаа нэг. Энэ болохоор нэг шилүүс. Туулаа юу? Хомсгүй байгаа учраас. Туулаа юу хэрэм үү? Энэ шилүүс. Модноос бууж ирээгүй. За энэ бол миний овгийнхан байна. Хомсгүй гарсан байна. За бидний ярьсан ойлголт мөн байна. За. Тэр Одоо эндээс ингээд туулаа хэрэм үү туулаа юу юм? Туулаа л очиж байна. хэрэм байсан. За хэрэм байсан. Энэ бол хэрэм байсан. За. Энэ за нэ. Ингээд ирвсэн ингээд яваад өнгөрчих хооронд ч юм уу. Үгүй бол эндээс хэрэм ирж байгаа бол ирвс бас байж. Ирвс биш. Ирвс энэ модон доо ирвс байхгүй аа. Шилүүс нь бас байрж байгаа гэж бодож байгаа юм. Энэ бас юм мөр байгаа байхгүй юу? Энийг бидгээд шувууны далавчны мөр болгочтой бүргэд бас нөгөө модноос бууж ирсэн юм байна шүүрч аваад. Энэ амтыг шүүрээд аваа. Энэ хоёрын бол яг шилүүс бол энэ хэрмийг харж ирсэн байна. Энийг барьж аваагүй. Харж ирсэн байна. Тэгэхээр урдчлаад явсан байсан мөрж байж магадгүй тийм ээ. Энд бол ерөөсөө шилүүс огт хамаагүй юм байна. Энэ шуу шүүрсэн байна. Шүүрсэн байна. Тэгээ энэ хэрмний мөр ингээд алга болчихж байгаа. Тий, алга бол. Тэгээ нөгөө шувууны далавчны мөр. Яг зөв. За зөв. За одоо тийшээ явъя гэдэг. Энэ дээрээс чон гараасан ба. Чоноо үнэг үү? Үнийг түрүүлд нь явсан цаа. Чи үнэг байж. Үнийг болоод энд хоёр туулаад ерөөс орооцолж байгаа. Орооцолтойг. Энийг бид нэр жуган чон гэж бодсон. Чон. Тий, энэ ер нь орооцолтойг ингээд тэгэхээр өөрөөр явуулсан. Энэ хоёр туулаа бол энд одоо уулзаад ийшээ нэг унаад тэгээд ийшээ ингэ явсан. Ийшээ нэг унаад. Чанаас нэг нь ерөөсөө зүгээр тоглоом ийшээ явсан. Энэ бас ингээд бас нэг хөөцөлдсөн юм байгаа байхгүй юу? Божигнсан юм байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг нь ийшээ явцсан нөгөөх нь байхгүй юу? Тэгэхээр энэ үнэгэнд л баригдсан. Үнэгэнд л баригдсан байх нь. Тэгэхээр энэ нөгөө божигнж уу, яаж уу, хөөж уу, цухтч уу тэгээд тэндээс аим гарсан хоёр мөр байна уу гэдэг. Ямар ч гэсэн уулзахтаа ингэж уулзсан. Энэ бөө божигнаа болоо нэг нь зогтож гарсан, нэг нь баригдсан. За энэ бол одоо бид нарын өнөөдрийн чадвар. Нөгөө мөр мэдчээ мөрнөө амьдрал дээр хэрэгжүүлж байгаа чадвар энэ байхгүй юу? Хаана ямар амьтан ямар амьдрах орчинд амьдардаг вэ гэдгийг мэдж авсан өглөөний хичээлүүдээр тэгэхээр энэ нэгдүгээрт болохоор ойд болсон юм байна. Ойд ямар амьтан байх хэрэгтэй вэ? Тийм ээ? Говийн амьтан энд байх эсгүй юм байна. За тэгвэл мөрний хичээлээр махчин амьтан ми овгийнхан, нохтын овгийнхан ямар ялгаатай вэ гэд нөгөө хумс нь гардаггүй гэдгээр ялгасан. За хэдэн амьтан бэ гэдгийг тоог нь гаргаж чадсан. Тэгээ тэнд 50 байж уу, зодолдож уу, хэдэн идүүлсэн байна, хэдэн амьд гарсан байна гэдгийг яг одоо байгаль дээр мөрдөх чадвараа ашиглаад одоо ийм мөрч болох ийм чадварыг эзэмшсэн энэ хичээлээр. Зэрлэг амьтдад тохиолдсон явдал.